харин тэгээ томооко ууж чаддгүй гэдэг байхгүй юу? Томооко ч ууж чаддгүй юм уу? Контент хийснээс шиг уугаа суугаад байгаа байхгүй юу? Ууж сурч байгаа. Сурах гэж үзээд байгаа байхгүй юу? Гэтэ бааш аваа айгу ховор штэ. Шээ би чи цагаан сарын яриад байна. Юу сохсч Чи яаж мэддэг гэж ус мэт ороод эхэлдэг байхгүй юу? А тийм үү? Тэгэхээр сайн нэг хэлээс ууж чаддаг хүн гэж байдаг юм уу? Ууж чаддаг хүн гэж байдаг юм уу? А тий бах юм уу тий? Хизээ хинч ууж чаддгүй. Нэр шүү. Тийм үү? Тийш та хинч ууж чаддгүй. Яаж ууж чадах юм бэ? Тэгэхээр хараа энэ маш их сонголт ээ. Ууж суранч гэж байдгүй юм шүү. Үгүй харин тийш. Одоо уусаар л байна уу тий? Сурж байгаа юм. А тий. Ууж сурж Чи байгаа юм. ууц юм хэр уугаагүй гэдэг. Тий. Тэр чинь бас учиртай байхгүй юу? Аа. Тий. Одоо томокотой ярахаар нэг гадаад хүнтэй ч ярьж байгаа юм шиг монгол хүнтэй ч ярьж байгаа. Ингээд хэлэхээр ойлгохгүй болов гэж бас бодох юм тий. Нэг бол одоо дагаад ингэж чи чадна уу гэдэг. Тийм ярмаар гэсэн мөртөө манаас илүү сүртэй үг хэрэгжилж ярьдаг тий. Амар наа чи. Тийм монголжин гош. Тэр яасан штэ. Хүн ч очоод. Нэг удаа манай комеди дээр ирсэн те 2 удаа ирсэн. Нэг 2 удаа ирсэн тий. Тэгсэн чи намайг комеди хийлгүүлэх гээд би чи одоос тэр хүндээ л тэг ширээн мэрэндээ найзууд дундаа комеди болохоос тэгж намайгаа сунлаад тэгтээ Хашин шиг мэдрэмж өндөрдөг юм шүү дээ. тэгтээ тэгж сунлагдаад нөгөө аюулсан малчд орсон юм шиг тэгж сунлагдаад яг бай гэж. Үнэхээр чи худлаа ирж чадахгүй юм чи тайсан дээр хамаагийн шившгээд нэлээд одоо хамаг юмаа яриад нөгөөдөл Хамаг юм яриулмаар байна. хамаг юмаа ярихгүй болоод нөгөөх яриа хөрөөр амар юугүй Ирчихгүй тий. хүчгүй тий. Тэгээ нөгөө чи ангир юм болохоор хүчтэй юм ярьж. Анграгийн л хөдөлгөх хэрэгтэй. Тэгээ энэ бол жоохон урлагийн билээс чинь жоохон ангираад шүү Тэ. Анграх л хэрэгтэй. Шкатнаас зураг аваад байна. Өөрийнхөө зургийг авсан уу? Өөрийнхөө за сайн байцгаана уу. Нэг мэдсэн чи бүр умартан бүр энд ярьцсан чалчсан сууж штэ. Өнөөдөр манай контентэд ийм үзлэнтэй басгүй маань ирсэн. Би бүр дэгийг оруулахыг маш их хүсэж байсан. Тэгээд амар урайлах гэж шууд ингэж хүлээж авч байгаа бүр happy байна. Дэг минь танихгүй юм байх ш. Тэр тусмаа секси дэг. Яагаад секси гэдэг? Мэдхгүй чи өөрөө яагаад секси? Гадтай секси байхлаар бас. Чи яг гэж өөрөө секси болсон юм. Бэдгийг гэх юм аа. Секси биш юм уу? Тэр секси гэдэг ойлголт чи өөр амар тийм. Чиний хар тэгвэл секси гэж юу нь ямар ойлголт вэ? Секси гэдэг нь амар гоёор хэрэглэл гоё. Гэтэ мэдээж нөгөө фак гэдэг үгийг бүр ингээд хэрэгэлдэг бүр ном бэ. Тийм ном. Ийм зузаан ном заяа. Ерөөсөө одоо хамгийн супер үг бол фак гэдэг үг байхгүй. Одоо тийм fucking gorgeous тий. Fucking бүр ингээд одоо тэрнээс илүү илэрхийлэгдэх тийм мундаг хүчтэй үг байдгүй үстэй. Яг ер нь бол тий. Эсвэл fuck me гэх бүр ингээд юм бүх төрлийн одоо тэр нэг fuck гэдэг үгийг аимшигтай гэтээ хэрэглэж олон төрсөөр хэрэглэн шүү дээ. Тий. Тэгж болж байгаа тэр тийм ном байдаг байхгүй. Тэрэн шиг секси гэдэг үгийг бүр бас амар олон төрлөөр хэрэглүүлдэг болох юм санагдав байхгүй. Одоо мэдээж секси гэдэг утгаар нь байж болно. Амар тийм энэ ямар секси амттай хоол вэ гэж бас ярьдаг шүү. Тийм. Хоол яг секси баяр хэрэгтэй. Тэгэхээр тэр секси гэдэг чинь нөгөө нэг Монгол нөгөө нэг шаа гэдэг үг бас адилхан байхгүй юу? Тийм факт. Нам шаалаа гэлтэгдэг үстэй тий. Шуу шаа. Шууд шаа гэж мгэл тий. Тэгээ нэг бол зөвхөн худлаа шаа. Гэлтэй тэгэхээр бас нэг худлаа яар гэдэг миний бас л нөгөө түлхэц илүү нөгөө хүч өгж байгаа бас. Тэрэндээ адилхан юм нэрээ бас тийх юм. Тийм. Залуучууд сүүлийн үед чинь юу гэдэг вэ нэг дандаа юм нэг амар юугүй хэрэгэлдэг тий. Гид шаасан юу? Юу л нөгөө манай уянга баяр хэлдэг байсан шүү дээ. Гиш. А тийм. Манай уянга. Нөгөө бидний өмнөх манай подкаст чинь гурал байсан байхгүй юу? Би уянга гэдэг нэг охин байсан. Тэгээд тэр маань нэг шилтгаатай гарсан учраас одоо хоёлоо олцсон. Тэгээд манай уянгагийн сул үг гэх юм уу ер нь яг шүүчүүд зүйлүүд юм болсон шүү дээ. Тэр чинь гид шаасан гэж боддог. Тийм энэ үгний товчлол гэх юм уу? Гал. Нөгөө ста гэдэг шиг л байхгүй. Ста вэ гэдэг. Тийм тэр шиг.
За Өгнүүд ч юм уу ингээд яхахлаар яг ингээд нэг тийм он жилүүдэд бас өөрсдөө явдаг тийм. Маний үед лүнзэ өмнө гэдэг амар тийм мод юу гэсэн юм бэ? лүнзэ чи одоо маний хэлж байгаа юм да. Манай ч одоо лүнзэнүүд байлаа шүү дээ. Секси. нөгөө секси. Тийм. Лүнзэ гэхээр орчин хүүхдүүд ойлгох юм байна. Зөв. Мэддэггүй юм байлаа. Тэр чи ингээд үе үедээ нөгөө нэг инээдэмтэй нэг хөгшин их ч нөгөө залуудаа бичстэй жибай нөгөө яг нөгөө лүнзэ гэж барыг тэрийг хэлэх гэж байгаа жибагээ хэлчихдэг. Жиба гэдэг чинь бас эвгүй юм лээ. Тэр дээр болохоор уулын жоохон муу. Жомбог явуулаа штэ. Тэгэхээр нэг тийм байдаг шүү дээ. Жомбог ч бас гоё юм шүү. Гоё утгатай. Энэ ямар тав чинь энийг урьж авчиж чад ямар амар бузар болоо өгсөн. Цогцоод Намайг чинь биш дээ анх нөгөө оюутан болж ирэхэд нөгөө ямар ч хэл мэдэхгүй байсан штэ. Ямар ч хэл мэдэхгүй байхад чинь залуучууд чинь тоглоод тий. Янз бүрийн болохгүй янз бүрийн үг зааж өгдөг тийм мэдхүүгийн дэлгэн. Харин тий. Гин шилээ авах мартцсан сууч штэ. Тий. Одоо манай үеийн бүгдээр амар секси. Амар бүгдээр шил зүүдэг болсон тий. Одоо яах вэ тийм амар хөөх. Тий насны намрын навчиж. Насны намрын навчиж шаарлаа. Тэр амар хөөх сет фитснэ. Бүгдээрээ шилээ зүг ингээд автомаар харж ин гэж. Тэгтээ би харин ойрын хараагүй тодроод байгаа. Үгүй уучлаарай. Тодмоор байна. Тэгээ ийм юм байна за. Холын хараа муутай хүн ойрын хараа муудах нь баг. Арай удаа. Тийм. Тэгэхээр холын хараа сайн хүмүүс ойрын хараа муудсан байх юм. Би ч одоо бүргэж хардаг холыг бол тэгвэл гоё юм. Гэсэн чи ойрын хараа. Чи наа чи ойрын хараа нэ. Ойрын. Үгүй тэгээд ямар том юм гэхгүй юу. Би ойрын хараа ийм зүйлэг гэж бодсон шүү дээ. Дэ чи тэгтээ айгу ганган хөөрхөн ойрын хараа биш үү. Ойрын хараа би ч нөгөө юм нэмэлт хараатай байхгүй тэгээд ийм шиг зүүчээр хол нь ойртоод ойрын ойртдаг тийм. Хүн болгоор асууад тийм. Ямар чинь ойрын хараа гэж бас наач nice тий. Тийм. За өнөөдөр манай контент ийм гоё газар болж байна. За. Тийм. 958 liquor store. Тийм liquor store болохоро 958 гэдэг брэнд болохоор юу юм бэ? Итали брэнд те 1958 онд байгуулагдсан. Тэгээд энийг гол брэнд болгосон дэлгүүр энэ бол Түмэн мол. Түмэн мол нэг давхар. King Tower лөө. King Tower хараа эдних 6 салбартай гэж шүү. Нэгдүгээр King Tower-т байна. UB Tower-т байна. Tara Center-т байна. Лагшин төвд байгаа. Төвд байна. Тэгснээр Дархан эрдэмтэд. Дарханд болохоор нөгөө GS 25-тай байсан гэдэг. Би байнга ордог болохоор мэднэ. Тэгтээ GS 25 ганцхан бид юм. Цөөхөн байгаа. Тийм. Одоо нөгөө шин дарханд байгаа. Энэ хаас маргааш чинь тархи явчих байгаа шүү дээ. За энийг өөр орё юм. Тийм. За би тэгвэл ингээ айгуу гой бүтээгдэхүүнүүдийн бас тавчхан дэгээд байгаа танилцуулж байна. Чи дархан авах гэж юм чи. Тэгснэ хараа эднийх ингэдэг. За Италийн мэдээж хэрэг төрөл бүрийн вайн тэ энэ ликер одоо юу гэдэг юм бүх юм бэ. Өөрснөө яг бүр оруулж ирсэн. Балталаас оруулж ирсэн тэ. Тэгэнгүүтлээ энэ би бүр онцлмоор байгаа юм энэ 958 гэсэн маа. Энэ ингээд юу юм бэ? Одоо энэ нон алкоголикч бай. Тэгэнгүүтлээ коктейл бай. Тэгснэ хамгийн сонирхолтой надад бүр нөгөө ганц цагаан вайн уудаг хүн чинь вайн ийм савлгаа. Тийм үү. Ингээд задлал ингээд уучна. Наач сургууль соёлтой бас аваа явуул зүгээр. Тэгээд би нэр магистр сурч байгаа байхгүй. Энд магистр сурч байгаа байхгүй. Тэгэхээр сууж байгаа. Ангид ерөөс юм ойлгохгүй байхгүй юу гэдэг шиг тий. Юм ойлгохгүй юм тасаа. Юм ууж байгаа. Тэгээд ууч. Ерөөс ямар ч азарны бос юм босоо. Тийм байгааз. Одоо энэгээр зарлцсан чи азартч байгаа. За тийм юу вэ? Задлахад гоё. Харин юугаар дайлах юм. Юу хавд манай ярьж тэгдэж штэ. Ингээд хүн ороод ирэхээр юу уух ингээ асуудаг юм. Өгөөч чигээ захиндаг шиг тойр өгөөч. Тэгэхээр одоо бас ийм юу вэ? Тэгэхээр би чамд гоё танилцуулаад чи сонголтоо ач. Bio wine, vegan. За. Би одоо мэдгүй нэг юм махыг бол шууд тултал идчихмээр үгүй. Зүгээр ориг сайхан вино уучмаар гэдэг нэг био гэхээр
Сутгах юм мэддэг. Тий, тэгэхээр яг нөө сонирхож байгаа хүн бас сонголт хийх боломжтой. Одоо тэгээ манай одоо ууж чадахгүй мэдгүй хүмүүс шиг юм бас био вайн. Гэхдээ энэ хүн чинь энийг уугаад цогтоод байна. Тийм гоё. Тэгээ шахагдаад байна аашаа. Леги жахан хоцроод тэр хооронд би ч цогтоод те. Юу хийсэн ууж суулаа гэж. Энэ эмгтэн бас нутгийн виски байна. А манай зотгийн Виски жоохон ярьж байгаа те. энийг уулчилчих. Вискиг ангалвал одоо дуусгах нэгээс сууч. Энийг Энэ био юм уу? тийм. Энэ савлгаа нь одоо нөгөө одоо Асира. 7 болчих бас те пикник Энд бас яг сургууль соёлтой аваа явчих. Бас Ундаа ууж сурах уу. тэр сургууль соёлтой очиж явахгүй бол өгөх гээд байгаа юм шиг. Тэгэхээр энэ бас нэг өөр нэг. Энийг яаж юм бол тэ? Хятад арих бай. Сүүлийн үед чи манай хүүхнүүд ч аягүй их тархинд орсон. Тийм ээ. Би сая чиндүү явлаа. За. За тэгээ энэ хүүхэнд ийм сүвнэр байдсан. Тэгээ зүг чиндүү ч нөө панда нь яар. Тийм. Тэгсэн чи тэр чиндүү ороод анх удаа нөгөө хятад юуг уулаа. Архийг. Гүй бүр санан гоё юм аа. Одоо энэ удаа ингээд ямар удаа хав ингэсэ? Энэ ямар үд идэв? Ха? 12 зөөлөө. За, Энэ ямар cheers. удаа? Энд хундах хэрэггүй юмсоо. Тий харин хэрэггүй. Аянд айгуу зүгээр байгаа. Ингээд тэг би болохоор энэ ингээд бүтэн нэг шилэг задлахаар аяг хэцүү байдаг штеп. Тийм. Гэтэл энэ ингээд хөрөхөд Гэхдээ биогүйгээр ийм өөр оригинал вайн ийм савлгаатай байхгүй тийм. Зөндөө байгаа шүү. Зөндөө бинонот бэти. Плацтанууд нь дандаа веган гэнэ. Энэ дээр бас тэмдэглэгээтэй юм билээ найзаа. Vegan wine веган гэдэг. гэдэг. Одоо брand юм сонсох нэ. Би харин юм гэдэг чинь сонь. Тэгээ хүмүүс бас ингээд ширээ тойроос ухаар зарим нь би улааныг уун, би цаанааныг уун гэл тэ. Тэгэхээр жижиг савлгаатай зүгээр байгаа. Нэг сумыг зүгээр. Энэ нөгөө юунд орлоор бас урамшууллын ингээд гарын бэлэг өгнө гэсэн үү дээ. Үхэлгүүтэй. Эцэн Жолооч модачаа дуудаад бэлэг бас аваад явхаар болоорой. Тийм байна. За. О бас нэг гоё юм би танилцуулж байгаа. Оо nice. Энэ хараа. Энэ айгу гоё санагдлаа. Энэ ингээд нөө дэлгүүр чоколад. Тэснэ энэ хамгийн хөөрхөн нь ийм бичэнтэй ирдэг. хаягтай. Эндээ хийгээд Хараал нэг 200 г харгалж байгаа юм шүү. энийг хийгээд хүмүүс гоё дуртай тийм. тийм би бүр ээжтэй авах Харин гэж. Тэгээ ээж нар дуртай байдаг шүү дээ. Тэгээд бас надад нэг гоё idea чих юм. энэ дотор хийчээд Идэх юм бэ тий? би хүлдэгч мөр байгаа. Аа. Тэгээ сайхан халуунд бас чи хичээл сургуультад баруун 7-оос Чи сургуультай явах зүгээр. хичээл сургуульд авч явах юм их байна. Хичээл сургууль дээр юу сурч байгаа одоо? Оо зүгс. Юу спорт Шот бадруу ингэж харах юм уу? Үний хараа. Үний амар гарч байгаа үгнээс гадна заяа. Гарч байгаа харцгаа. Би юм заяа. Би бүр амар сонирхолтой асууж байд тээ. Тэр болгон чинь бүр ингээ амар их хувийг ингээ эзэлчихэд гэж байгаа шүү. Тэгсэн чи товог ин одоо чи юу чи юу чи одоо юу сурна гэх шиг. Тэмээ. Ууг сурсан гэдэг байгаа тий. А гэтээ сурах явцсандаа байгаа. Ууж бол сурч л байгаа. Одоо бүрэн бас болоогүй. ууж бол ер нь бол сурахгүй юм шиг үлээ. Сурахгүй Насаараа сурах юм тий. Насаараа сурах юм шиг үлээ тий. Тэгэхээр яшин уугаа тэнэл гэж. Яаж шаардахгүй байхыг одоо бас насаараа судалж байна. Тиймээс бас тий шартаж чанахгүй юм даа. Нөгөө эмгтэй хүн төр чандгүй, эрэгтэй хүн шаардаж чанахгүй гэсэн чинь сүүлийн үед чинь бас тий. Тэгтэн бас ингэдэм юм биш үү? Хүн нэг л удаа уудаг амьдралдаа. За. Дандаа шараад байна. Гэхдээ өнөөдөр хараа энэ бичлэгийг ингээд хасаан хоёр хийж байгаа байхгүй юу? За аюу зөв би хэлсэн шүү дээ тий. Хасааны л бодол байгаа шүү. Бодол оршдог өдөр шүү гэсэн чинь тэгээ хэлсэн. Тэгээ хасааны бодолтой явж байгаа шүү. Тэг би За, чивсаны бодлыг чинь гоё болгоод өгнө. Хасааны бодол байсан шүү дээ гэдэг шиг. Тий. За тэгээд би одоо дахиад 958 liquor store-ыг өссөн гэдэг ярьснаар ярьчих. Түүхүү. Бидний юм хүрхэн cheese platter юмнууд бэлдсэн байна. Энэ авч цэвэрх юм уу? Цэвэрхэн. Угаацаа. Тийм үү. Тэгээд усан барь. Усан хийлээ. Тэгсэн чинь эднийх яг үгээр бас Италиас. Үгүй. Паста, песто. Тэгээд ам гоймонгууд. Наа. Тэгээд ийм юмнууд оруулсан. гоё. Анда бүр энэ тоснууд нь маш их таалагдж байгаа. Төрөл бүрийн амттай. Энэ чинь одоо чилиг шууд халуун ногоотод туссан. За гоё тэгээд лимонто, орегановто энэ тэрэгэд маш олон сонголттой. Тэг яг Италиас шууд ирдэг. Энэ нь айгүй бас таа. Итали гэдэг бас ч үнэхээр сайхан байсан. Үгүй үнэхээр гоё. Манай Одоо сураад байгаа шүү. Тийм. Оо ямар гоё юм. Би бүр ингээд
Одоо нэг дахиад хэл сурвалбар сталхи сурах хэрэгтэй юм гэж боддгийн. Бас уу. Сурч дуусахгүй мэн та. Тий. Уулаасаа тэр одоо бол энэ насанд ингээд сурахаар гэдэг шиг ерөөсөө тэр сертификат байна уу, бичиг баримт байна. Тэр мөр ерөөсөө биш. Яг ингээд очихороо ер нь 40 наснаас хойш шүү дээ. Үнэхээр жинкнээсээ амьдрал эхэлдэг. Би одоо яг зинхэн гоё хийж байгаа. Одоо 40 наснаас хойш хүн төрөх хэрэгтэй юм. Ер нь. За. Жинкнээсээ ээж болдог гэж штэ. 40 наснаас хойш ингээд төрүүлсэн хүүхдээ хүн жинкнээсээ харилж жинкнээсээ бүрэн утгаар нь ээж эцэг их болдог. Тийм. Тэрнээс өмнө бол дандаа нэг төсөлтийн туулаа маягтай. 40 наснаас хойш юм сурахаар жинкнээсээ сурт юм байна. Сурахгүйгээр бүр үнэхээр сурдггүй юм байна те. Ингээд бүх юм ингээд нэг юм амар чанарчаад ирдэг юм уу? Амьдрал нэг тийм ингээд урд нь ингээд том гээл те. Сайнтайч нөхөрлөл, муутайч нөхөрлөл. Тэгээ сайн чи мэдэж угаал, муу чи мэдэж угаал явдаг гэсэн бол одоо болохоор 40 наснаас хойш ингээд Сайн юм те. эсвэл мэдчих Мэддэггүй байсан байгаа. Чүс өмнөх асуудал. юунд цаг зарцуулах хэрэгтэй юм, юунд ач холбогдох хэрэгтэй юм те. Бас юу ууж идэж энэ бэрүүгээ юу хийж явах хэрэгтэй юм, юу хийхгүй байх хэрэгтэй юм гэдгээ бас аюул сайхан. Европууд ч тийм байдаг шүү дээ. Америкууд ч 40 насыг жинхэнэ дурладаг нас. Одоо жинхэнэ яг амьдрал эхэлж байгаа нас гэж үздэг шүү дээ. Тэгэл яг утгаараа. Би ч ер нь жоохон Европчтойгоо одоо л мэдээд байна. Дараалтаа шууд 2 үе. Харин тийм ээ те. Охин бодож байгаа үстэй. Одоо тэгээд Гэхдээ охин ч нүхний нэг бэлэг ерөөл тэгээд л одоо те. Яа яг тий юу гэж юм. Би бол одоо 40 наснаас хойш үнэхээр шал өөр нэг тийм хумсартай гоё амьдрал гэсэн юмсан. Тэг хүртэл ингээд нэг юм чармаагаал ингээд учир утгагүй мацсан юм шиг санагддаг байхгүй бүр ингээд нэг л имрүүл мацаалсан тэгжээтэл яг 40 хүрээд гэсэн чинь нэг юм толгойн толгот дээр ч юм уу жижигхэн одоо тий уулын нэг юун дээр ч юм уу гараад ирсэн юм шиг тий. Зовлон дээрээ яг тий. Ирчүүлөө. Аюу тийм дураараа байх хэрэгтэй байна, өөрөөрөө байх хэрэгтэй юм байна. Өөрөөрөө байхад минь хамт байвал тэр хүн хамт байх хэрэгтэй юм байна. Намайг өөрөөр минь байлгахгүй бол тий Явах ёстой юм хамт байх ёсгүй юм байна. Тий тэгээд айхтар түнж одоо гомдож тий альва нэг тийм expectation level гэж одоо нэг тийм нөгөө юмныхаа тий нэг тэр хүн ягаад хавс болчтiin байна тий нэг юм хүсгээ болчтiin байна. Нэг ч их юмар яах вэ? Тий. Дэлгүүр хошоо явхлаарэ шүлэгтэй юм авмаар юм ингээ шалгаад ирсэн тий. Одоо ингээ ерөөсөө дэлгүүр хошоо ингээл Бодсон зөв. ирээн даваагаа явж хахаар нэг сайхан суугаад тийм бидтэй бас нэг ингээд аль юм хум хажиглаа тий. Хараад ингээд үнэхээр авахаа өрөх юм бол нэг чанартай юм авчаад тий. Энэ одоо бас чанар юу болж байна? Чи минь одоо чиний минь одоо бид нар чи үеийнгийн хөр барж хэлтэнгүүд Тий биш штэ. Мөн шүү дээ. юу гэсэн үг? Би чи арай их ч Мөн үү? шүү дээ. Их ч үү? Юу яа? та хоёр чинь чадсан юу? Гэт наад чи нэг зүрцсэн чи биш. Одоо мөртөө Би чи юу штэ. Лөө ахгүй. лөө. Тэгвэл болдог хэлээ чинь чадсан. Тийм ээ. Нэг хоёр л гэж. Гэхдээ харин тэгээд өвхөр нөгөө үе тэнгийн өвхөр барч нөхөрч барч хэлдэг. Тэгээ ер нь яваад Чи минь юу л хот байлаа. би могоо шүү дээ. Могоо юм уу? Тий. Тэгэхээр Тэр яг ингээд морь могоо. гэж сууж байгаа. Луу морь могоо. тийм тэгээд Морь могоо сууж байгаа. тэгээ ер нь ингээд би бол одоо цэвэршилтийн нас ярьж хийсэн. Тийм шүү дээ. Тэр шинж тэмдэгч айлтын эхэлдэг 5 жил, дуустдаг 5 жил гэдэг нийт 10 жил эхэлдэг. Аюу сайн мэдлэгтэй. Одоо мэдэхгүй бол өөр яа. Тийм. Тий шүү дээ. Одоо хүмүүс ингээд тэр мэрийг ярих гэхээр айгүй ингээд Таны хүч санаа Би ярих ёстой гэж бодоод идэв тий санаа яа. Тий. Нөгөө би чи хамгийн түрүүнийг сэтгэл санаагаар ундагаас хийсэн бохгүй юу? Тэгсэн чи манай оона энэ сайн гинэ гэж юмс авч ирч өгөн самар авч ирч өгсөн тий. Ерөнхийдөө энэ сайн нэрэ жимс самар тэгээ нэг ургамлын гаралтай нэг юм шиг юм гисэн. Тэгээ одоо ямар нэгэн байдлаар тэр шинж тэмдгүүд амис ажиглах хэрэгтэй. Ажиглаад миний бид тэр юу болж ийн, яаж ийн. Тэр бас зовоод суугаад авахгүй. Тэрсээ нөгөө юу гэж ерөөсө дархлааны дээр хүчтэй юм хийдэж болтгоо. Байн. Тэгэхээр одоо бас нэг юм хараад дааврын боол гэдгээ бол маш сайн ухаарч тий. Заримдаа ингээд нэг юм уйлд сүрэл тий ингээд гомдс хийгээл дотроос нэг юм чамраагаал гэхээр юу илээ урд нь ерөөсө боддгоо байсан чи одоо болохоор юм ирэх гэж байгаа юм биш үү тий. Чиглэл ингээд бас ингээд хэлбэлцдэг үе нь олцсон юм. Тэгэхээр харин бид нар нөгөөнийг юмаа мэдэж авч байгаа нас байгаа байхгүй бас тий. Энэ учраас олохгүй байсан Тэр байна. дааврын л одоо тэр зохицуулалтаар амьдрэх юм байлээ шүү дээ бид чинь. бас бидний үеийн эмэгтэйчүүд ялангуяа тогтмол хэмжээгээр тэгээ ийм хэмжээгээр
одоо өдөр тутамдаа юм улаан биенэ хэрэглэх нь айгүй бас хэрэгтэй гинэ. Ер нь жаа класс хэмжээний авахгүй илүүгүйгээр гэж байгаа. Уг нь бол. уг нь гэж араас нь засахаас өөр яахдаг. Би тэгтээ томгоогоос асуумаар байгаа байхгүй. Одоо чим ингээд нэг юм харахаар нэг юм зүв зүвтэй амьдралтай харагдаад байдаг байхгүй юу? Нэг юм яагаад ч нэг тийм дандаа л зүв зүвтэй нэг юм нэг мань чиг ингэж бит хоёр шиг оройтч моройтдаг уу. Тийм ингээд шууд гэр орондоо тийм юм хумаагаа суудаг тий. юм угаадгүй. Юм хумаагаа орой нөхөр нэрэл боо хийгээл тэгээд ингээд сууж идэг байхаа тий. Тэгтэл Бааш аваа айгүй хуваарштай. шээ би чи цагаан сарын яриад бидний чи нэг дөрийг харсан наа чи бүр баларсан. Чи яаж хийж гэсэн чинь гэрлийн хамтраад идэв үгүй гэсэн чи бүр гацсан шүү дээ. Тэсээ бүр хийдэг байдлаа бараг хийдгүй. тэгээд би юу асуух гэдэг юм бэ? Би нэг тийм төрлийн юм. Одоо шил би төрсэн гац ихчтэй байхгүй юу? Тэгээд бүр үнэхээр алкогол уудаггүй. Үнэхээр тэгээд би одоо ингэж бодтыг. Яг ингээ алкогол ч юм уу одоо би одоо уудаг гэж өөрийгөө хэл. Уудгийн хажууд бол уудаггүй. А гэхдээ уудаггүй хажууд би уудаг. А гэтэл энэ алкоголыг уухгүй гэхээр энэ амьдралаас ер нь юунаас нь кайф авдаг. Бас кайф авах өнгөө шөрнө. Энэ кайф авах нь би чамайг одоо ингээ те гэртээ суугаад юм аагаад оройн нөхөр нэрээ баба хийдэг хүн. Тэгэхээр юунд амьдралаас юунаас кайф авдаг вэ гэж асуух гэдэг байхгүй юу? би чи нөгөө шинэ юм ихлийг одоо зөвхөн аж ахуйн бизнес эрхэлж байгаа шүү дээ. Ажил гэдэг чинь бас хобби байгаа. За тэгвэл болий. Стрессээ яаж тайлбарлах вэ? Ингээд яаж гоё релакс болдгийг, яаж ингэж гоё ингээд үргэлж энэ тархинд болохоор ч айгүйх юм бодогдож байна. Хонтой хонгүй юм. Эцэст яагаад уудаг вэ гэвэл тийм үстэй. Ингээд юм тийштэй. Ингээд жоохон ингээд юмнаас тасармаар юм. Comedy хийж байгаа шүү дээ. Амрам байна. Comedy хийж энэ бол стресстэй шүү. Хамгийн том юм байгаа. А тэгээд ерөн стресстэй байхгүй тулд бас бүх юмаа зориулж байгаа шүү дээ. Ажил руугаа юу? Стресстэй болохгүй тулд одоо сайн бодон төлөв. тийм одоо тийм илүү жаргаж хийн. олон юмтэй байхгүй ч гэдэм үү те. Зөв жаргаж хийн тий. Тийм жаргаж хийн ч гэдэм үү те. Тэг. Хайста. Аюу ухаантай. Би айгу багш тийм. Тэгээд юу сурж байгаа юм. Би ингээд тамаг хагаа ярьдаг байхгүй юу? Ер нь бол ингээд нэг юм комедийн ч юм уу ингээд ярьж байгаа ч юм уу. Үнэхээр бүр смарт юм байхгүй юу? Нэг юм смарт. Тэгэхээр нэг тийм нэр ахын айгуу хөөдөг шүү. Баярлалаа. Гэтэ юу миний жок бол ерөөсөө одоо 31-ийн насныхандаа үйлчлэлт юм байна. Сайн хэд өдрийн өмнө анхудаа ойлгохгүй. Тийм 20-од насны хүүхдүүдэд юу ярьлаа? Ерөөсөө үйлчлэхгүй юм. Дурлсан гэж бодсон чинь зүрх ингээд эсэлж байгаа нь дурлал биш. Зөвшөлтийн насныхан байсан бэ. Гингуудаа миний үеийн хүмүүс бүгдээр инээдэг байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө хоёр охин бүр гайхаа. Батны инээдэг те. Тэгсэн чинь нөгөө яана юу сурч байгаа вэ гэж юу? Амьдралыг өөр өнцгөөс харж сурах ухааныг сурч байгаа. Лагөө. Нягтлаа. Нягтлаа чи шал өөрөөр хардаг олон мэлээ шүү дээ тийм нэгтлэн гэсэн юм уу? Ерхэд зүй. Тий. Сэтгэл зүй. Сэтгэл зүй. Тий, сэтгэл зүй сурч байгаа. Дээрээс нь бас менежментийн талын юм сураад. Тэгээд яг манай санхүүгийн сургууль гэдэг нэг сургууль шүү дээ. Тэр сургуульд маань одоо урлагийнхны анги нээсэн байхгүй юу? Art of MBA гэдэг. Тэгээд одоо манай ангийнхан чинь 20 хэдүүлээ, 22 3 дөрүүлээ. Нэл одод байна. Тэгээд тэр нь тэгэхээр яг ямар тэр одуудад одоо юу зааж юм байгаа? Зөндөө байгаа. Ямар мөршил юм. Харин тэгэхээр нөгөө юуны Art of MBA гэдэг чинь ямар юм гэх юм бэ? Тэгээ магистрийн бол яг 1.5 жилийн бүтэн хөтөлбөр байхгүй юу? Тэгээд бидэд чинь одоо янз бүрийн одоо нөхдүүд нэг ангид орсон. Тэгээд маш гоё. Тэгээ ямар хичээл болов даван гайлж. Тийм тэгээд одоо ерхэд entrepreneurship тий. Дээрээс нь одоо менежментийн тухай хичээлүүд байгаа. Тэгээд одоо яаж гоё тийм нөгөө бусдыг манлайлах вэ? Тийм нийгэмдээ яаж манлайлах вэ? Эсвэл нийгэмдээ social work яаж хийх ёстой вэ? Яаж юм одоо бид нар чинь бол гэтээ тэргөө бүгдээрээ л нэг олон танил хүмүүс чинь одоо манай уугна мууна уртлаач хөтлөгч. Тийм. Бид нар бүгдээрээ л олон ингээд нөгөө
Нийгмийнхаа хүрээнд ингээ юм хийдэг. Гэхдээ тэрийг бас тодорхой хэмжээгээр тэр онол нь юу гэдгийг мэдээ бас зааж байгаа. Тэгээд дээрэс нь бүгдээрээ нийлж байгаад гоё юм сонирхолтой байгаа. Бүгдээрээ сурж байгаа анхны юм. Оо за. Тэгээд юу яд юм уу? 7 хоногт Нэг удаа хичээлдэг. Бэмби. Тэг бэмби анги шиг. Тэгээ чи өнөөдөр 3 өдөр. Хичээлдээс 3 өдөр яг байхгүй. Тэгээд би 11 цагаас 17 цаг 30 минут хүртэл ордог байхгүй юу? Тэгээд би манай нөхөр 11-ээс 5 PM хүртэл орно гэж 5 AM үү? Тэгээд тэрний дараа дадлахтай гэх. Тэгээд бас ингэж их сайхан бас хилцүүлэхтэй гэж байна. Тийм үү? Workshop хилцүүлэх юм. Тийм үү? Ер нь тэгээд бас nectaral communication тэр нэг юм коллектив үүсгэн гэдэг чинь хамгийн чухал юм байна тий. Арай тэнэ ганхуу авахгүй үстэй. Ганхуу авахгүй. Байх юм бол өстой жихөө тартай хүн болгон ерөн сурах хэрэгтэй юм шиг тийм шүү. Тэгээ би зөвхөн энэ дээр юу онцлох гэдэг вэ? Одоо бусад бүх сургуулиуд бол мундаг юм хөтөлбөрүүд байдаг. Гэхдээ энэ сургуулиараа бас их багтж байгаа. Яг энэ нэг юм одоо юу гэдгийг цонхыг олоо харцсан. Тийм байна. Тэгээд бидний сургаад дээрэс нь бид нэр бас ингэ сургууль ингээд хамтын ажиллагаа бол ингээ айлчлалаа маш гоё вин болж байгаа юм болж байгаа. Гоё юм. Санаа. Миний хувьд бол өнөөч класс нэмэх учраас хэрвээ сурхаа хүрэх юм бол дуртай юмаа сурна. Дургүй юм байл сурахгүй гэдэг шүү дээ. Одоо бид нар чинь нэштэй өмнөний арга чаргыг мэддэг олдог болсон байхгүй. Тэр энийг яаж сурах уу гэдгийг мэдээд Өөрийгөө бас сурахгүй гэдэг бас арга болоод жоохон бахад бол бүр зүгээр л уншаал чийдэх гэж хичээгээд ах юм бол одоо бол яаж чийдэх үү гэдэг юм. Яаж ойлгох уу гэдэг аргатай болцсон. Бас байхгүй. Тэгээ бэр нь ингээд 7 хоногт нэг удаа ингээд бас нэг яг номын дуу сонсч их зүгээр юм байна. Амьдралын хэв маягт. Тэ. Хүний амьдралд одоо юу нэг юм тийм оюунлаг юм академик нэг юм хэрэгтэй вэ. Нөгөө урлаг спортын нэг юм хэрэгтэй вэ. Тэгээд мэдээж бас зугаа цэнгэний нэг юм хэрэгтэй байж тийм хүн энэ яг амьдралд нэг юмнаас хэтрүүлэхгүй. Нэг өдөр спортлог байгаа, нэг өдөр спиртлог байгаа, нэг өдөр академик байгаа тий. Нэг өдөр сексологч байгаа тийм ээ. Тэгсгэж идэл 7 хоног тэгээ сайхан өнгөрчих юм дөө тий. 7 өөр юм. Тэгээ өнөхөр Монголын мань амьдрал сайхан тий. Үгүй ээ нэг гоё гэхдээ ингээд шал өөр бид нар төсмөдтэй амьдарч байгаа шиг сайхан. Яг үнэ. Тэгээд дээрэс нь бид нар одоо яг юм ойлгодог ийм үед одоо бид нэр дундаж насан дээр ирсэн байна. Юуг учрыг олдог болсон. Тодорхой хэмжээгээр бас нэг ажил төрлийн жигдэрсэн байна. За өөр хүүхдүүд бас нэг том болсон байна. Цаг зав өөртөө гарах чадамжтай болсон байна. Ингээд яг ийм юм Монголд тэр тусмаа яг энэ байдлыг бид нэр ингээд одоо юу гэдгийг enjoydох тий энэ бүхнийг зохицуулж авч явах чадамжтай юм гоё ор боломжтой. Дээрээс Монголд ч юм биш үү тий. Маргааш юу болох нь ер нь ингээд юу ч мэдхгүй тий. Тэгсэн хэрнээ тэрэнд одоо бэлэн айгуу тайван хүлээж авах чадвартай болсон гэсэн үг шүү дээ тий. Ямар сандаа нэг гадныхан чи ягаа ингэдэг шүү дээ. Бүхэн амар юм төлөвлөгөөтэй юм шигтэй аюу хэцүү дарамттай. Нөгөө нэг нөхөрт гарчих юм бол гээд бас нэг янз бүрийн онцлогтой орнууд ш нөхөрт гарчих юм бол хэрэгчлээ хаагддаг. Тэргээл те. Нэг бол ажил төрөл юм ингээл яг яс тэгэл маргааш нь уучлаарай би маргаашийн төлөвлөгөө байгаа. Гэтэл монголчууд яддаг би маргааш үдээ явуулаа дараагаа. Огцсон те. Өнөөдөр хүүхдийн төрсөн өдөр болж магадгүй те. Би сая нэг 10 хоног энтэг явсан байхгүй юу? Энтэг явчаад байсан чи бүр үнэхээр энэ сайхан оронд амьдарч байгаадаа бас туйлын их баярсан. Хүний ингээд нөгөө харах үнцгийг ялчгүй өөрчилдөг тийм орон гэж би урд сонсч ирсэн мөртлөө заастаа энтгэхт бас нэг хүүхэн болж төрөөгөөд үнэхээр бас баярлж байгаа. Дээрээс нь одоо ингээд манай Монгол их сайхан амьдарч байна. Ер нь бол их сайхан зөвхөн байна. Одоо ингээд монгол хүнийхээ нүд рүү хараад бид нар ингээд ярьдаг штэ, ярилцдаг штэ. Тэгэхээр нэг юм саруулхан байдаг штэ. Нэг юм тий ингээд тархин ажиллаад байгаа болтой. Тийм үстэй ер нь нэг юм саруулхан тий бид нар чи ингээд тасгээл юмыг ойлгодог тий. Одоо ер нь бид гурав ер нь юм ярихгүй суусан ч гэсэн ярилцсан дөө. Ойлгосон дөө. Тэгэхэд энтгэх хүмүүс ингээ уртаас яг нэг юм нохоо ингээд чамаа харж ивэл нохооны нүд ямар байх вэ гэдэг шиг баран яг тэгж нэг тиймсэн ямар ч IQ ингээ харин босдоо яг доор байдаг гинэ. Ер нь би generally speaking ярьж байгаа шүү дээ. Тэгээ би ингээд Монголд ирээд монголчууд маань их гоё смарт. Тэгээд юмэг их гоё ойлгодог. Тэгээд юм саруулхан байна да. Тэгээд гэж ойлгосон. Манай контент юу нэг подкаст маш чөлөө.
Тэр чи өнөөдөр юу ч ярьж уйлж инээж яамаар юм дуулмаар юм уу. Тэгтээ манай Томоко үеж нэг юм бас сэдв падга хайдаг те. Чи тийм бодсон юм байгаа мó? Гэхдээ өнөөдөр чи нөгөө яаж шоудах вэ? Шоуны хичээлд сууя гэж байгаа штэ. Тийм. Тэгээ багшаасаа асууж багш өөрөө Үрж авчираад. багш Хатдаг өөрөө амьдраа барай. багш өөрөө Манай багш явж магистр сууж байгаа шүү. Тэгж ярих юм бол манай хүүг хүртэл гэж хэлсэн. Манай ерөнхийлөгч хэрвээ ад жаргалын яам гэж байдаг бол дээрээ сайдаар нь тавина гэж хэлжсэн шүү. Тэр чи яг тэрэн зөвөр юу вэ гэхээр нэг юм байхгүй. Одоо урлагийн биднес чинь гэдэг шиг цаанаасаа нэг өвдөл нь мэдээж нэг амар тийм entertainment тэгээд хүнийг жаргах одоо тэгээд аливаа юмны парти хийхлэхэд бол гайхамшигтай ур чадвартай шүү дээ. Тийм яг үнэ. Тэгээд нэг юм ингээд урлагийнхантай уулзахад гоё байдаг юм гэдэг нэг хүмүүс юм яриад байдаг байхгүй. Тэрний яадаг вэ гэхээр нэг юм манай бол хүн инээ чанаагаад байгаа юм шиг үлээ цаана нэг юм өвдөл нь тэр байхгүй да. Одоо би жишээлбэл нэг газар орол ингээл одоо нэг дүмбийсэн ширээ мэрээ ингээд суучдаг шүү дээ. Хүмүүс ингээд жоохон нэг юм дүмбүрлөө суучаад нам ингээл л шүү дээ. Яг үнэ. За тэгээд дуусхаа бол мэдэхгүй зөө. Гэтэ ямар ч байсан. Эхлүүлэх нам. Тэр утгаараа нэг тийм одоо нэг юм өдөөлтөнд амар сайн юм шиг. Тэр утгаа ер нь стриптиз чинь болдог байж юу. Стриптиз чинь амар гоё юм. Амар гоё. Над гоё санагддаг байхгүй. Бүр ингээд мэдээж тэр чинь Тэгтээ амар гоё уу. амар гоё урлаг үстэй тийм. Хүнийг ингээд гоё ингээд сэтэлжүүлэн тийм. Хүний хамаг имийг хөдөлгөж чадна гэдэг чинь ямар гоё том чадвар вэ тийм. Тэгэхээр ер нь бидний хүн болгоныг тийм өөр өөр ингэсэн өвдөлтөд төрсөн юм байна тийм. Тэгэхээр үнэхээр одоо шоуны бас Ажирлын яамны сайд болох юм бол найзыгаа туслахаар аваа. Бай. Би маш олон одоо хэрэгтэй бодлогоодыг чамд хэлж өгнө гэж зөвлөхөө. Айгуус тийм. Зөвлөхөө. Маш их зөвлөнө. Би энэ Улаанбаатар ч өстой ажирлалтай Улаанбаатар болгож чадна. Тий. Ер нь бол бас нөгөө ад жаргалыг бас өөрөөсөө ингээ ялгаруулж явт юм шиг байна. Манай бид нар ч урлагийн бид нар ч. Тийм шиг ер нь Тэгээ урлагийн хан бас уудар гонигийг бас айгүй маш ойлгосон хүмүүс идэг гэж ойлгоод байна шүү дээ. Хөгжмийн цаана нэг уудар гоник гэж заавал байж тий. Яг хоо emotional. Тийм. Emotional тий. Гэхдээ манай нэг найз байхгүй миний одоо бас гэхдээ урлагийн бид нар ч одоо ингээл бас гойно штэ тий бид нар чи сэтгэлийн хөдөлгөөн гэхээр амар дургүй идэв. Юу гэж тийм бах юм. Ерөөсөө ч өөр байхгүй гэдэг байхгүй. Гэхдээ үнэхээр өөр идэв. Тийм. Ер нь аль болох тийм одоо сэтгэлийн хөдөлгөөнөөр аль юм шийдчих гээд байдаг. Медик тал байдаг тий. Тийм байдаг. Тий. Манай хамаагүй ч урлагийн найзууд юм дөө. Тийм. Өөр нь л урлагч юм үндэ. Тийм биз. Өөрөө над чи комедиан хэр урлагийн спорт нэг юм байна шүү дээ. Бас. Сайн нөгөө би нэг ноот уншижсэн байхгүй юу? Ноот тий нөгөө Чи ноот уншиж чаддсан юм уу? би нөгөө жаахан тоглолтыг. Оо яа гоё. Би нөгөө Эрик Сати гэдэг байдэн штэ. Сати Gymnopedi гэдэг нөгөө дуу байдэн штэ. Gymnopedi ач илүү. За энэ юу вэ? Дан гэдэг. Бам 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 бам. Тэний эхлэл хэсэгтэр нэг Францаар бичсэн байгаа байхгүй юу? Тэгээ би ууржуулга харсан одоо нөгөө ийм уур амьсгалтай тоглолын шүү гэсэн мессеж өгсөн байдэн штэ тий. Тайван айдуу хэсгэл хүчтэй цоглог мөглөг тий. Тэгээ би нөгөө тэрийг уржуулж үзсэн чи өгөх гэж байгаа юм шиг зовсон царайтай бичсэн байгаа байхгүй юу? Зовцсон ч тоглоо гэж байгаа юм. Тий. За. Би чамд гоё үг бас зааж өгч юм шүү дээ. Зовцорно гэж байна шүү дээ. Чи гэхдээ Монгол хэл сайн мэддэг чи зовцорно гэж үг мэдэх юм уу? Зовцорно мэдэхгүй шүү дээ. Яагаад вэ тийм үү? Ямар зовцорсон юм бэ гэж чи мэдэхгүй юу? Тийм үг мэдэхгүй юу? Мэдгүй. Наа чин зовсон царайтай юм бэ? Яасан зовж юм юм бэ гэсэн үг байхгүй юу? Хар яриа л дээ тий. Зовцорсон маягаар гэж бичсэн байна шүү дээ. Зовцорсон маягаар тоглоорой гэсэн. Тийм. Ахуудаагаар хараад. Тэгээд яасан? Тэгсэн чи амар happy тоглолцсон байж. Өгөөгөө happy Чи тоглохгүй. зовцорч чадсан уу? Зовцорч чадаагүй. Үгүй тийм одоо Тоглосон уу гэж. ямарсан тэр арай гэж уншин штэ тий. Тэгээд зовх яах тий жаргах хоёрыг бол амжихгүй байгаа хгүй. Би нэг ингээд Италид явчихсан аа. Кино театрт орох гэсэн чинь кино Цохох жаргах хоёрыг амжихгүй байна. арай гэж уншиж байгаа юм чи тий. ингээд кино 7 цаг
биш 5:32 минутаас гарна гэж тэмэгдсэн тийм. 5 цаг 32 минут. Хоёр час юм дээ. Юу вэ? Тэгээд 5:30 таа очиод орохгүй дайрдсан баас тийм. 2 минут дутууч. Чи ингээд болоогүй гэж. Тэгээ 2 минут чи бүр гэдэг өдлөө бүр яг минут харж байгаа чи ингээд нөгөө iPhone манаж минут чи яг явдаг шүү дээ тийм. Яг ингээд бүр яг гэдэг өдлөөд ингээд 2 минут ингээд яг хараад нөгөө яг нэг Япон хүн чи хөөх юм ингээд нөө гэж зогсож. Яг 2 минут болоод нэгсэн чинь нөгөө чинь окей одоо орно гэж байна. Тэгэхээр яг тэр орноос ирчээд одоо тий энэ манай Монголын амьдрал чинь өдөөс өмнө өдөөс хойш 2 цагтай шүү дээ тий. Яг үндэ бол тийм шүү дээ. Тэгж ягаад нэг сая ингээд тий 15 цагаас ирээрээ 14 цагаас ирээрээ гэхэд 15 цаг болсноо 15 цаг 40 минутанд орж ирэх жишээ нь хийх. Ингэээс би тэ амар бүдүүлэгт үнэхээр байгаа үнэхээр ухамсартай байхгүй. Тэгсэн чи яг үнэхээр би нөгөө найзыг бол авахлаад байгаа юм тийм үү Монгольскийн народ гэж яа. Монгольскийн народ. Томоког би сууж байгаа санаа зовсон. Үнэхээр томоког би байгааг нөгөө мэдээгүй мартчих. Яг үндэ ороод ирсэн чи томокоос ингэ сууж палка явчихж байгаа байхгүй. Яна. Би нөгөө 5:32 минут намайг бол тийм үү. Киноныхын цаг нь эхэлдэг орноос ирсэн хүний чи арай ч ихтэй тийм ээ цаг 30-40 минут гэдэг чинь 5:32 тэр бүр амар бүр химийн мэдрэмж мэддэг шүү дээ. Гэтэ Игч нарт хэлэхэд энэ дүүнар нь шүү дээ. Одоо өнөөдрийн манай багийнхан нь шүү дээ. 20 хэдтэй би 22 3 та. Тий. Эдгээр бол бүр нэг цагийн өмнө ирсэн байна гэж. Нэг цаг хэд ирсэн юм шүү та нар. Мундаг дээ. Тий. Тэгээд одоо манай үеийн энэ залуу үе аягүй гоё болж байгаа. Гаса тийм шүү дээ. Гоё л гэж харсан. Гоё гэж харах юм бол чи одоо шилбэл тэрнийг хүлээн зөвшөөрөөд эвлэрээд тийшээгээ бас хандлах чинь сайн байгаа гэсэн үг байхгүй юу? Альва юмыг те ингээд буруу шаагаал гэдэг үг мэднэ үү? Ингээл ах юм бол нэр ингээд юмстайгаа ингээд эвлэрэхгүй юм гэсэн үг тийм. Тэгэхээр уян хатан байх хэрэгтэй. Тийм Монголын онцлогч хэвэн уян хатан. Хүнч тийм юу хэмээ. Төрийн байгууллага ч гэсэн. Кавана нагарено юу гэж байгаа шүү дээ тийм үү? Би Японд нэг ширхэг Японд би тоглодог. Би энийг тоглодог. Тэгээ энэ ингээд тоглохоор амар гоё тоглогддог хийл дээр. Одоо Японы одоо тий юу хаар ирэх юм бэ? нэрийг хэлийг ойр сонсоо. Нөгөө сайд юу хүн хаан хатаа ирмэн ирэх юм биш тий? Тий найдмаар. Тийм үү. Тэгэхээр Кавана нагарено яа нэг тоглол амар. Найс байсан. Ингээд амар найс авт. Би ингээд японочдод тоглохоор бүр ингээд бүгдээрээ гэдэг. Хондоо тэр нэг юм өөрөө дууных нь ингээд сүм сэлтэн юм гоё тий. Тоглогддог гоё тоглоо. Тий тэр болохоор голын урсгал шиг хүний амьдрал голын урсгал мэдтгэж байна. Тийм. Яг нөгөө урсгалыг дагаад гэсэн амар алдартай дуу. Дуугаа яа гоё. Тэгэхээр бүх үгийг сонсоод бүр гоё. Бигийн хийлийг тоглож байгааг сонсохоор нэгдүгээр тэр мэдээж тэр аяа хөгжим тэр чад дуулж байгаа юм шиг тоглолт. Тий. Тэр нь амар гоё байдаг ч. Дээрээс нь дэгийн тэр хилэмж өөрөө яг тэр нь амар гоё. Би ингээд одоо ингээд нэг юм сүртэй дуучнуудад би аяг хатаахдаг байхгүй юу? Ийм хоолойтой төрчихгүй яваа гэл амар хатаахдаг. Ингэсээ бас ингээд гоё хоолой. Чи юу нөх төргүй яг болно л та. Гэтэ бүр нэг юм бүр ингээд вокалтай хүмүүс байдаг ч тийм дуучин болдог гэсэн тийм. Тэгсэн чинь яг ингээд бас бододсон чи би хэлээрээ дуулдаг юм бэл. Яг ингээд миний хэл чинь миний voice юм байлээ л дээ. Гэж бодоод айгүй тайвшруулж байгаа шүү дээ. Нэр зөө. Гэтэ тэр хэлээр яг үнэхээр дэги дуулна, бүжиглэн биеэрээ тэр хийлэн дээр бүр дээс үг авч байгаа. Одоо нэг юм би одоо шил хийлээ барьчихаараа мангар балдан болчдөг. Нэг юм надад ичих болчихгаа байхгүй, ичих юм байхгүй. Би яг тэр хөгжмийг гаргахын төлөө би тэр одоо сайхан энэ хөгжмийн зэмсгийг барьдсан юм чинь тийм үстэй ингээд би хинлүүч яаж харж болно. Яагаад гэвэл би ингээд ажиллаа хийж байгаа тийм. Тэрэн шиг чамд минь тийм гоё мэдрэмж өгдөг тийм юм байна уу? Монголоор ярих уу? Монголоор ярих уу? Тийм би ч одоо мэрэгшин гадаад хүн гэж байгаа шүү дээ өөрийгөө. Тэгэхээр чи мэдээж одоо Монголд амьдрах монголоор ярих нь
Бүр ингээд гоё босдоос өөр одоо инструмент бартан хийлээ барьсан шиг юм байна те. Амар гоё. Миний тийм байна уу? Газрынхаа тэнцний цохиурын барьчихаараа гэж. Тэрэндээ тэгж хүрээгүй. Тийм мэдээж хуалцаач. Мэдрэмж хэр би зүгээр өөрөө өдөр тутамд өөрөө би одоо бартан байна. бие авч яваа байдал мань л бүр надад амар бардав. Тийм шүү дээ. Өөртөө бүр ингээд 100% итгэлтэй. Бүгдээс би одоо илүү явж чинь гэдэг илүү одоо зүгээр тэр яг нэг юугаараа биш л Өөртөө фүл. тийм тэр утгаараа өдөрт би ингээд аягүй бардам ингээд өдрийг бүр ингээд өнгөрөөж гадуур явж явахаа байдал маань тийм би чаддаг байхгүй. Тэрнээс нэг энэ унжигаал ч юм уу нэг өөртөө итгэлгүй нэг өдөр байдаг надад ч тийм бит. Тэгэл би энэ Она гэдэг хүн гэдгээрээ л би бүр аягүй багхан битг. Тэр тэгвэл нөгөө юм багын одоо нэг юм юу вэ? Одоо эцэгхээс өгсөн гоо тийм. Юу нь тийм яг үнэ. Одоо нэг юм сонсчихсан. Одоо ингээ охиноо штэ тийм үү? 5 нас хүртэл нь хааны хатан битвсэг гинэ. Хатны титэм өмсөд одоо хүн ингээд бай явж идэг шүү дээ. Тэгээд 5 нас хүртэл нь тэгээд өсгчих юм бол 5 наснаас хойш үлдсэн бүх амьдралдаа тэр хүн титэм өмссөн мэт амьдардаг. Яг тийм майндсеттэйгээр болж. Яг үнэ. Үнэхээр үнэ. За гэтэл маний үед бол нэг тийм байгаа. Одоо би бол одоо шилбэл намайг бол миний ээж аав юу тийм те нэг юм хатан шиг өссөн гэж би бол. Бид нарын үед яг угаасаа тэр ээж аав зүгээр уус их хоорондоо зүтгэх хэвээр тийм гэдэг бид нарыг бол зүгээр л за хүүхд төрсөн. Гэхдээ би ээж аавынх нь үүрэг гэл нэг сургуульд нь явуулдаг анхаардаг өглөө босгодог тийм тэрнийг анзаардаг л байхаас одооны үеийг шиг тэгжгээл хүн шиг ингээл тийм ингээд тэгдэггүй байсан үе шүү дээ. бас ч хатуу гараар өссөн. Юу нь тийм бид нар хатуу байсан. Хамгийн одоо earliest memory-га санаа ихээр бидний насны юм санагддаг. 2 настай нүүж байгаа. Тэгээд дараагийн 4 настай дүүдтэй болж байгаа. Дүүд 2 настай санаад байгаа юм уу? Дүүд 2 настай даа нөө шатнаас унсны санаж байгаа. Тэгээд тэрнээс өмнө хойно бол нэг байхгүй. Тэгснэ дүүдтэй болчих. Дүүдтэй болсон мэдрэмж нь баярлж байгаа ахгүй шин дүү нэмэгтэй гэр бүлтэй баярлж байгаа боловч айгу ганцаартай. Яг нөгөө Тэгээд албаараа өмдөнд шийдмээ гэдэг. Хөрхийн тийм үү? Тэрийг санаад байна тийм үү? Албаар гэдэг мэдээ гэхдээ яагаад би албаар шийдэж байгаа болов гэдэг юм их ойлгохгүй байгаа өөрөө. Бас нэг хүүхдийн тэгтээ тухайн үеийн нэг юм ухаан яваад байсан биз дээ. Ядаж манай дүү 5 настай байхад төрсөн бол арай өөр байсан. Дөрөвтэй байхад төрсөн. Миний найз юм. Би бас 2 байна 3 настай үе яг нэг юм амар тоцсонд. 2 өгнө 3 гэдэг чинь. Би мангар жоох юм тийм би дув дугуйлтайсэн хэрэг. Оо тийм үү. Дув дугуйл. Ракеттэй. Тийм нөгөө хит. Тийм нөгөө нэг монголчууд хөрхи бүгд нэг хиттэйсэн. Тэгээ харин айгу азтай. Тэр чинь элсэн дээр суулгаад байдаг. Тэгш хөлтэй болсон. Чиний юм хөл тэр гайхам шиг үздэг. Тэгээ би тэрийг яаж сандгүй гэсэн чинь манай эгчнэр намаа ингэ шоглдог байсан амар толгоонд үлдсэн байдгийг гэсэн чи яасан гэсэн чинь ингээд намаа ингээд гүүхээр нь нөгөө зогсож чадаа гэж зогсохоор нь хүлэн доогоор бөмбөг өнгөрүүлдэг. Тийм үү. Тэгэж нэг асна намайг шоглдог ч юм уу шоолдог дугуйлтай. Би тэрийг аюулгүй санаад идэв шин. Бүр нүдд харагдаад идэв би бүр ингээд угсанлын 3 өрөө байрны одоо тэр нөө living room тэ зочны өрөө гэж бид нар хэлдэг гэсэн. Тэрний юм шилэн юм хоёр ингээд ингэдэг хавцтай хаалгатай байсан хгүй. Тэрийг хаалгаа гэд намайг ингээд хаалгуулаад одоо наашаа яв гэд. Тэгээ зогс гэснээр бөмбөг өнгөрүүл шоолдог. Гомдчихсон уу? Тэр одоо тэр ямар мэдрэмж үлдсэн? Үгүй би гомдоочгүй баярлаачгүй зүгээр л ямар мэдрэмж авснаа мэдгүй зүгээр л тэр амар сайн санагддаг. Айгу инээд тагаад. Тэгэхээр би магадгүй тухайд амар эмзэглсэн ч юм уу те гисэн бэлгүй бодвол тэгээд айгу сонио би ээж нөгөө сайн кэрсэн яа ч юм уу би тэг асуудаг байхгүй юу би тэг яагаад тэг маяг биш болцсон гэсэн чинь ээж чинь чамд та витамин тусаагаад хэлэн дээр чинь бас тэг үнэхээр бас янз бүр болдог те. Тэгээд одоо бүр твдэх шиг үл айгу азтай гой хөлтэй шүү дээ. Маяг үлдчихийг маяг үлдсэн хүмүүс бид ш. Миний болохоор 4 насны нэг бид 82 онд шүү дээ те. Үер болж байсан байхгүй. Амар хүчтэй үер болж байсан. За. Тэр үерийг би сандаг байхгүй ингээд. Манайх ингээд долоо бодолт байсан. Тэгээд нэг зуны амбарт орцсон байсан үе байхгүй. Амбар гэдэгстэй зуны амбар л орцсон те зөндөө. Тэгэнгүүтээ
ингээд намайг нэг юм дээр манай их гаргаад тавьсан. Ингээд шүүрдээд тийчсэн чинь нэг айлуудын хоорондын хашаанууд нь ингээд унаад хашаа нь унаад ийм багнууд нь үлдсэн. Чи миний дээдлийн ах надаас 7 настай ах маань байсан байхгүй юу? Өнгөрцөн одоо бэрхэмдэлсэн. Тэгээ тэр ах маань ингээд юунаас шонгоос бариад ингээ үерт урсаад ирчихсэн. Тэрийг санагддаг байхгүй юу? Тэгээд би ингээд одоо бодох нь тэр чинь 82 онд айхтар үер болж ирсэн. Тэгэхээр 4 настайгийн хоног. Тэгэхээр нэг хүнд нэг юм онцолж яг тухайн үед нэг амар юм мэдрэмж авсан тийм юм үлдчих тийм байл да. Тэгээ бас намайг ингээд манай дээдлийн айл дөрхөө өвчтөөс байхгүй. Тэгээд тэгэхээр дөө айлын охин гэхэлэр нэг юм одоогоор нэг юм шар охин байсан. Тэр айлын охин мангар даам гэж үг мэднэ. А би ч юм болохоор айлд толгооруудад сууж байгаа юм чинь айгүй ухаантай байхгүй болохгүй. Айлын харна. Тэгээд нөгөө айлын эмээ хардаг гэсэн байхгүй битэрэг. Тэгээд нөгөөт чи ингээл юмаа хормлол бас тэгэл юм л бол ингээл уйлахаар уйлал эмээ гэж уйлдаг. Тэгэхээр энэ ингэсэн гэдэг. Хэмсэг нь ингээ улаад юм байсан. Тэгээд би болохоор ингээ аюу тийм хэрсүүжэлтэй тэгэл ингээл бас эрхлэх яасан ч гоё юм дээ ч гэх юм уу. Нэг юм амар их тийм миний ингээд өнөөдрийн магтгүй ингээд өөрийгөө бүтээсэн ч юм уу те ингээд юм амар тийм би чинь гаднаа амар зөвлөн дотроо бол мангар хат байхгүй ер нь бол юм сэтгэлийн хаттай байцтай дотроо бол үзэлцэн шүү дээ өөртөө бол те үргэлж бордын урлын гаднаа мод тэгээ би бодтыг одоо ингээд айхтар хүүхдээ ингээд эрхлүүлээд таснаас илүү бас ингээд тэр өссөн тэр ямиг харж ингэж анзаарч үссэн маань нөлөөлөх юм болоо гэж бодлоо. Тэгэхээр усан талтаас авдал. Аль аль нь байгаа. Гэхдээ гоё болж тий. Гоё болж тий. Биш. Би нэр гэнт юм юм саналаа. Өнөгт түүхээ болц. Биш. Миний тохиол биш заяа. Би нэг таньдаг айгу нэг найзад гэхээр л хотлоо олд юм байна. Айгу. Арталтай нэг англи уржуулагч найзтай байхгүй юу? Найз гэж ихшилтэй. Надаас бол хамаагүй ихч Япон хүн. Тэсэн чинь тэр ингэжсэн байхгүй юу? Майкл Жаксоны уржуулагч хийжсэн байж та. Яг л удаа тийм Монгол хүн үү? Япон хүн хэлээ. Тэгээ одоо буудалтай нэг тоглолт хийгээд бүтэн амархтай юус буудлаас гарахгүй. Тэгээд Жаксон уу? Тэг буудлын өрөөнд Майкл Жаксонтай хоёр хана байж байгаад нөгөө юуны асуултын хариулт энэ төр бичижсэн гинэ. Тэгсэн чинь ингээд цонхоор харчин гинэ Майкл Жаксон. Цонхоор харж агаад яа нөгөө бид нөгөө ахаа энэ төр гээд нөгөө зохиогоод дуултын штэ тий. Бас дуу муу зохиогоод аялтын штэ тий. Яг Майкл Жаксон тэгсэн чинь бусд энэ хорвоод сонсож байгаагүй бүр ингэ шар тийм болохоор тийм аялжсэн гэж байгаа байхгүй юу? Майкл Жаксон уу? Майкл Жаксон гоё юу? Тийм Майкл Жаксон гоё. Майкл Жаксон ах уу? Тийм. Тэгээ тэр аялтаа гэсэн чинь аялж чадахгүй гэдэг. Тэгэхээр тэгэд тэгтэл нь ингэж жоохон л аялахад л тэр хүний шар усны босдол. Тийм. Тэгэхээр бас тэг юун дээр чөлөөтэй байна гэдэг чинь тий тэрэн дээр би бас ингэ санамсаргүй би одоо санамсаргүйгээр хөрөхөр пэмэ хэлцдэг шүү дээ тий тэрнтэй юм аахгүй чи ууцсан байж тээ чи хамаг ер нэг сонсдогдсон Яну ярьсан бэ? би нөгөө Майкл Жаксоны Майкл Жаксон чи дуучин шүү дээ Саяных чи зүүд юм. ингэсэн гинэ. Би болохоор бас те юуны мэрэгчтэй вэ гэхэд мэрэгчний гадаад хүн гэж шүү дээ монголоор ярих нь те. Тэгэхээр би ч одоо ганцаараа байхтай ч гэсэн монголоор ярьдаг байхгүй юу? Тэ тэр Майкл Жаксон. Майкл Жаксон дэвэл ховчсон байгаа юм шүү дээ. Одоо байж би нэг юм байна. Би ойлгоцоо. Би нэг юм байна. Одоо ингэж байгаа заяа. Хүн биш дээ заяа. Өвтгөөрөө заяа. Согтоороо. Яаж сарагчаад янз бүр юм. Өвтгөөрөө заяа. Согтоороо ингээд гадаад хэлээрээ димэрдэг. Үнэхээр чадахгүй гинэ. Бүр ингээд одоо шийдэл би бол ингээд бас хар баг наснасаа л ингээд дандаа гадаад хүртээ ингээд тэгээ үнэхээр шөнийн 3 цагт босоод англиар ярих шаардлагатай. Би 20 30 40 жил ингээд англиар ярьсан хүн биш үү?
Тэгтэл ингээд сүүлийн би юу анзаарчихсан бэ гэхээр үнэхээр өвдөхөөр амар хүн өвдөхөөр ядартын билээ ингээ англиар ярих. Тийм ба. Согтхоороо бас ингээд жоохон одоо анхны үед бол тий өнч нөгөө жоохон согтхоороо англи хэл ногно гэдэг эсэргээрээ за миний за чи тэгвэл ахин үедээ явж байгаа юм байна. Би болохоор бүр ингээд үнэнгээсээ бүр үнэхээр монголоороо би гуцмаар байдаг. Тийм ба. Монгол хэлэндээ би асар их дуртай. Би монгол хэл бичгийн юм болохгүй уулаасаа ингээд одоо янз бүрийн үг мөг цохиож ярьдаг тий. Тэгтэл ингээд дандаа англиар ярина гэдэг чинь бас айгүй зовлонтой шүү дээ. Завцрын шүү дээ тийм ээ дандаа тийм үү. залхдаг баг тий. Тэгээд одоо тэр шиг заяа. Одоо эргэн тий мэрэгжлийн гадаад хүний хувьд ингээд үнэхээр өвдөхөөрөө ингээ бас Японоор яалмаар санагддаг уу? Өвдгөөрөө би тийм амар өвдөж байгаагүй байж магадгүй. Нэгдүгээр бас нэг согтож байгаагүй. Энэ чи өстой. Өнөөдөр анх удаа гэж. Яг ч гэсэн Тэгээд өөрийгөө яаж макияж хийсэн гэж ингэж яриад яг согтчих. Тэгээ би ч одоо нөгөө виноны дэлбэр дээр уухгүй бол нөгөө нэг юм ангой байдаг шиг байна. Үнэхээр баярлж бид нар нөгөө спонсор олдохгүй байсан. Бүр спонсор олсондоо баярлалаа байна гэж тэ. Хүрээс амар Ихсэн сууж авахгүй тэ. Манай дугаар дээр нөгөө хин орчихсон аахгүй юу? Винжэт орсон. Тэгээд данаа чанаас спонсор байхгүй маа. Ямар ятац юм бэ та нар. Юун дээр нөгөө үс татдаг нөтөд. за Тэгсэн чинь ингэ үс татчихсан чинь үнэхээр нөгөө Иесус ороод ирсэн юм байна л да. Тэгээд наадаа өөрийгөө Иесус гэж хэлээгөө. Бас ухтаад ингэ нөөт нь амар гой үйлчлэхгүй юу. Яг гой үйлчлээл гэсэн чинь нөө ч юм ангираад бас өөрийгөө бас ингэ хэлмээр санагдаад би чи Иесус ахгүй юу гэдгсэн чинь. Иесус монголоор чи Иесус гой шаажинтэй гэдэг. Тэр нэг нь жинкнээс Иесус чи нөөдөл нь яаж тэх вэ тийм Иесус гой шаажинтэй чи минь яг Майкл Джексон яга ярьж байсан. тийм Майкл Джексон миний одоо монгол хэлчин Майкл Джексоны дуу юм даа гэж бодохгүй юу? Хамаагаа монголоор ингээ хэлэхээр зөв шар ус. За Тэгсэн тэ гоё болчихоо. Гоё болсон. гоё. Баг насыг дурсан чи бас гоё байсан тий. Стэнэр манай томог нэр гоё юуж шээ. Юусэн энэ уугаад цогтож байна. Яг болчих юм. Яг болсон. Одоо яг болмоор санагдаж байна уу? Дахиад нахмаар санагдаж байна уу? Нахмааргүй. Тэгэхээр л согтоогүй юм шинж тэ. Тийм үү? Юу ч согсож байна. Яаж мэддэг гэж ус мэт ороод эхэлдэг байхгүй юу? Тийм үү? Машин ингээд амт Тийг санагдахгүй байдаг. нөө. Тэгэхээр чи уугаад та. Үнэхээр танай подкастт би л орж ирээд юм ярин заяа. За. Одоо би л ярихаар нэ хүмүүс тэгж нэг юм сүртэй юм санагдчихгүй заяа. Өөр хүн бол ингэж ярьж болохгүй. Өөдөө хэрнээ тий. Өөр хүн шиг. Тэгээ би маргааш нэгэд анализ хийж байгаа шүү дээ. Ер нь яагаад ингээд нэлээд уучваа, согтчваа гэдээ үзэхээр сүүл рүүгээ ингээд нэг ус шиг ууцсан байдаг байхгүй юу? Тэгэхээр л хүн маргааш шартаад ингээд бодол орж байгаа шүү дээ. Яа Хэрэгцүүлж байгаа. Одоо чи өөрөө энэ дугаараа дараа нь үзэхээр ямар санагдаад байна. Жахан улаан байна уу тий. Тэнгүүд одоо чи одоо ингээ болцсон гэж энэ чи согтоогүй гэсэн үг байхгүй юу? Уяа гэж хэлэх юм бол согтсон байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр чам тийм болж исэн юм болоо. Би нөхрийг хараад надад ч ойлгож манай нөхөр чинь биш тий. Ус шиг одоо нөгөө согтож эхлэн штэ харах царайны юм болчихсон байхгүй юу? Хоёр хөл дээр дохгүй энэ тий. Тэгээ одоо боосон биш үү гэсэн чи яахчгүй штэ. Яг тэр нь тэгээ согтож яг зөв би амьдтай бодтой юм ярьж байгаа штэ. Чи одоо яг согтсон байна гэдэг хат чи нөө чин зүгээр нэгээд байгаа штэ. Тэрхлээр согтсон байдаг. Харин одоо би чинь уугаагүй гэдэг чинь тэр жогоон л уусан ч шиг те. Бараг уугаагүй. Тэгээ жоохон дагал уучих хэрэгтэй юм шиг нэ. Би бол тийм даадаг баха.
даадаггүй. Гэхдээ нэг гинт нэг өдөр нэг даадаг өдөр байдیں۔ Ийм биш. Тэгээд яг энэ ч гэхдээ сэтгэл санааны байдлаас шалтгаалдаг. Дээрээс нь юм эцээ идэггүй байгаа шүү. Тийм одоо биеийн байдлаас бас шалтгаалх юм байгаа. Гэхдээ дэгэж Даадаг үг. биш унгалахаараа уур санагддаггүй. Нэг бол амар аз жаргалтай хараа уудаг ч гэдэг юм хүмүүс юм янз бүр байдаг штэ. Би болохоор Энийг юм жаа ханграад идэв юм. харин тэгэхээр юундаа хиймээр энэ нөө ийм болохоор аман тий. Би болохоор унгалахаараа уудаг хүмүүсийг би нөө өөр дээрээ зүгээр бодохоор би чадахгүй. Би болохоор ягаад ч аз жаргалтай байх тусам улам хөөрдөг юм билээ. Уудаг гэж юм. Тий. Одоо ингээ ууж байгаа Унгалахаараа яадаг. гонглохаараа би яадагчгүй бослоо. Би айгуу сонио. Би гонглохаараа иддэг. Тийм. Тий, айгуу уул муухай. Тийм. Гэхдээ ерөнхийдөө айгу хат сэтгэлээ хаттай тий. Юу тий би ер нь их гонглдгүй. Би одоо нийлэн өстэй. Одоо энэ өндөрлөөс харахад ингээ уучаад маргааш нь ингээд хоолоос гачдаг хүмүүс байдаг шүү дээ. Эсвэл ингээ уусны маргааш амь шиддэг төрлийн хүмүүс байдаг шүү дээ. Одоо хоолноос гардаг төрлийн хүн байсан. Яаваа Үгүй яаваа гэж би бас тий. Би иддэг. Танд зарим хүмүүс ингээ хоолноос гарчдаг шүү дээ. Тэгэхээр тэгсэн бол одоо жинхэнэ уудаг. Гоё ахгүй юу? Тий. Гоё ахгүй гэж шиг. Аюу сайн ойлгож байна. Би бас эцэг хүмүүс ойлгож байгаа л дээ. Миний юу яриад байгаа те. Чи маргааш нь иддэг таас Тэрийг юм уу? надад ойлгож байна уу? Би ч мөн идэх тавчтай. Ууж явах гэж тий. Өмнөхөө иддэг таагүй. Тэгээ өнөөдрийн комментаас томоохон ямар заван иддэм бэ? Томоохон яагаад амар иддэм бэ гэж бичсэн байна. Аль хэдийн үү? Яг миг зүүг болохоор бас арай гайгүй. Миг зүүчгээр бүр нөгөө ямар юм гэлээ? Асар месэр ам юу лээ? Тим хийж байгаа юм шиг байдаг гинэ Тий томоохон. шиг үдэд үлээ. ASMR. Эсэмар. Биш Японоор багчаа. Мукбан. Солонгосоор те би ч нэг мукбан хийсэн штэ. Тийм үү? Төлбөртэйгээр гэдэг байхгүй. Мэдээж урлагийн бид нар чи төлбөртэй л мукбан. Тийм биз дээ. Тэгсэн чинь нэг юм шарсан махайд байсан байхгүй юу? Ресторан юм уу тий? Мукбан. Тэг тэгсэн чинь мукбан хийн гээд тэгж би анх удаага мэдсэн. Тэгсэн чинь ингээд идүүлээ тэгээд ингээд яг тэрийг амар юм майкын амар ойрхон зурж хагаад үнэхээр идүүлт юм билээ. Тэр ингээд бүртээ тэгсэн чинь гоё иддэг юм байна гэдэг бас комент авсан байдгийг. За. Томоко мухай. Яг нэг Бас гоё идэн гэж байдаг ах уу тий? Тий. Би нэрээ тэгэж үтсэн байх. гоё уун гэж бас байна. Дуусны юм шиг дандаа суух юм яриас. Яг тийм Гоё шок гэж яг уу. тийм биз. Гоё уун гэдэг чинь биш үү? Одоо ад жаргалын гормоно ялгаруулж явахыг гоё уун гэж байдаг. Тэрнээс биш ингээ уухлаарэ нэг ингээл уур нүрэл тийм. Тэгээ тиймэргүй шүү тий. Рүү дайраа тий. Тий. Гэж мэгэл. Яг үнэ яг үнэ. Тий. Гэтэ гоё юм гэхээр одоо нөгөө уугаад унтаад өгдөг хүнийг хэлэхгүй. Үгүй шүү дээ. Ад жаргалтай инээ чанаа. Тэгэл одоо гоё сэтгэлийнхаа ингээл чагтхан тайлгдчихж байгаа шүү дээ. Тэр чинь тийм үү? Тэгэхээр чинь гоё юм яриад мараал тийм ингээд юм гоё халуун дулаан эрэг байдлыг ингээд гаргадаг бол тэрийг бол гоё юм. Би ч нөгөө угийн чалчаа болохоор уухаараач чалчаагаараа угийн уусан уугаагүй угийн л ингэж байдаг болохоор имэрээд тэгэхээр жоохон уухаар надад харин юу мэдгцэн гэсэн чинь би нүдэ анмаар санагдаад байна шүү дээ. Тэгээд гоё нүдэ анаад өөр их нүд анаад идэв. Тэгээд идэх. Би тэрийг анзаарсан. Дандаа л болцдог шүү дээ. Тийм үү. Тэг миний нөгөө саями ихрүүд юм бэ. Тэр чинь саями ихрүүд шүү дээ. Болдотоо ингээл цуг ингээл нөгөө юу стори хийхээс 25 мянга 30 мянган үзэж байгаа шүү дээ. Энэ хоёр ингэж яхаар суучаач юм уу чи дуураараа. Компьютерний болдоо юу? Биш ээ. Манай найз. Битэрийн дундын найз. Чи бас мэдэн шүү дээ. Ямар болдоо? Japan болдоо. Japan юм байна. Болдоо. Тийм үү. Тэрийг ягаад чамтаас үлдэх гартаа? Битэрээс бүр сарн Тэгсэн үү? Танк суугаа. чинь 60 тий 60 завсан гоо Би ягам уу? найз өгөхгүй тий. Тэгээ нөө битэрээс айгу дураараа суулгачих гэж байна шүү дээ. Цагаасараа манайд мууяна. Цагаасараа манайд ичтэй. Орто ичтэй. Тий. Яна болдоотой найз болдоогийн ээжтэй бас найз. Тийм. Тэгээд ойрд гоё тоглолт юм байна уу чиний? Ард тоглолтоо Янгалмаар штэ. болно шүү дээ. Тий. 10 сар тоглолтоо. Тийм үү? Тийм ажлуулаад байгаа. Тийм зэрэг. Гоё шүү. Тий. Одоо тэг яг ер нь бол ингээл урд нь ингээл нөгөө жил болгон би тоглох хэвээр. Тэгээ жил болгон ингээл салаа тоглолт хийх хэвээр гэл амар тийм
явдаг байсан бол одоо болохоор нэг тэхээ бас болчих. Дуртай үедээ тий. Тийм ээ одоос нуруугаа авахулчих. Тий. Тийм мэдрэмж байдаг шүү дээ. Тийм. Жил нэрх тусам одоо ялангуяа одоо танаа үеийнхний тийм нэг чансаатай нэг хідэн яг ингээд бүр ингээд тогтцоо яг хүмүүс байдаг гэж би боддог байхгүй. Тэр дотор чийж явж байгаа. Тэд нарыг ингээд хизээж гарч ирсэн хүн зэрэгцэл гэдэг юм байж л идэв шүү дээ. Санагдаг тийм. Шинэ уран бүтээл хийгээгүйсэн ш нөө хуучин дээр нь л стил дөргижил гэж байдаг. Тэр нь Одоо нэг юм юуны сүүлийн үед ингээд бас аюух тийм айлчлууд ирээд байгаа шүү дээ тийм. Бас ер нь бол байнга л тоглож байгаа л доо. Тэгээд бас ингээд нөгөө улс орныхаа бас нүүр царай болж тийм. Тэр тоглолтууд оролцож байгаа. Тэр шинжлэх ухааны нэг юм огшдог бах тийм. Тийм шүү дээ. Тэгээд бас яг үндэ бас Монгол улсынхаа төлөө бүгдээрээ л зүтгэж байгаа юм чинь. Би өөртөө сая нэг муу хоббигоороо нэг пиклбол тоглоод байгаа. Тенниснээс гадна бас пиклбол гэж байна. Пиклбол гэдэг нь бас одоо нэг юм нэг төрлийн бас одоо ширээний теннис шиг ширээний теннис шиг газар тоглож байна л гэсэн үг юм. Тийм хэлэх юм бол. Тэгээд тэрүүгээрээ одоо дэлхийд бүр бүүн болоод байгаа спорт гэхгүй юу? Тэгсэн чинь тэрүүгээрээ анх удаа нөгөө сая би бүр нэг холбоонд нь байдаг гэхгүй юу? Тэгээ анх удаа баг аваад бид нэг шахахгүй юу? Олон улсын хэмжээнд айлын тоглолт хийжээ. Тэгсэн чинь ингэдэм юм бэ. Тэгсэн чинь ингээд амар огшд юм бэ нэг сонир ингээд Монгол улсынхаа тугтаа хувц хунар албатай хувц хунараа өмсгөр чинь өөрөө ирэхгүй би нэг юм олимпийн баатар шиг те тэрнээс очиод нусаараа хусагдаад ирж байгаа юм. Би одоо ингээд амар огшд юм бэ. Монгол улсын Монголын тамирчин гэж хэлэхээр одоо ингээд бид нар Монгол дотор алцаад байдаг болохоос биш те Монголоос гараад явах юм бол хэр эрэндээ л хөрх юм Монгол улсаас айх гэж байгаа л те би бол Тамакога боддог байхгүй энэ хүний бодит болоод байдгүй те тэр оруулж байгаа хувь нэмэр ямар их байдаг бол тийм болоо тэгэхгүй яах юм бэ одоо ингээд одоо жишээлбэл мэдээж Япон улс гэдэг чинь асар том гүрэн те гэтэл тэр гүрэнд ингээд амьд одоо ингээд чим холбоос байхгүй юу яг үүндээ гэтэл Монгол хэрэггүй гэж лав нэг үг дурдгүй байх мэдээж үргэлж Монгол руугаа татах хэмжээний Монголоогоо тийм Монголоо тийм магт хэмжээний Монголоос урьдчилж явдаг ингэж явдаг байх таа гэж би зүгээр бодож байгаа. Тийм хүмүүс бас намайг ингээл гадаад хөртэй ярьдаг штеп. Тэгэхээр яг эсрэгээрээ бүр улам илүү монголчдаг байхгүй. Тийм. Улам эсрэг болдог тий. Одоо шилбэл мэдээч ингээд гадны үнийг дагаад ч юм уу тий ингээд гадагшаа амьдраа явцсан бас нэг өөр хэрэг тий. Гэтэл Монголдо амьдардаг, монголоороо ингээд baxдаг. Яг Монгол руугаа нэг юм татхынсан Монголоо одоо ингээд нийш тийш явж явах. Одоо ялангуяа одоо хөрмөхрөө бол гайхамшигтай Монголын сурталчилдаг. Үнэхээр Симбаш өдр гэж хэлж болохоор. Тийм яг үнэ. Тэ байдаг шүү гэж зүгээр хэлмээр байгаа. Хүмүүс болохоор буруугаар ойлгоод. Тийм. Бараг эсэргээрээ те энэ одоо Монгол муулаад явж байгаа нэг юм гэж. Зээч юм байдаг те. Бас Японд байгаа японочууд бас зориулж хэлгээд юм шүү дээ монголоор. Одоо нөгөө би гадаад байгаа шүү дээ те. Тэгэх тусмаа ингээд их нэг юу юм бэ? Манай Япон зүгээр байгаа гэсэнтэй бас надаар дутж байгаа юм шиг мэдрэмж бол бас төрдөг. Манай Япон надаар дутж байгаа юм шүү гэ те. Тийм. Тодорхой юм. Тэгэхээр дотор чинь нөгөө нэг их орон байгаа. Тийм. Японд очиж амьдрал чадна уу? Чадахгүй. Яагаад наа чинь очиод 7 онч чаддгүй. Гэхдээ яг хуу Монгол нь их орн болсон тий. Тийм би чи Монголд бараг 30 жил болсон. Тинчээ 30 жил байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр чи тэнд нөгөө юу гин рехаб хийхэд бас 10 жил тий. Манай одоо бас ингээд айгуу санаа ингээд Австрали нөхөр маань оддөг байхгүй. Австралид очиж амьдрахгүй. Яагаад ч амьдрахгүй. Тэр одоо яагаад ингээд амьдрдаггүй юм гэхээр үгүй. Монголд л амьдрах. Тэр одоо бас юуныхан биес ойлгохгүй л. Тийм Монголын давуу тал байгаа байхгүй зөндөө. Японтэй тайлбараа. Тийм харьцуулах юм бол нэгдүгээр ямарсан монгол хүн гэдэг одоо монголчууд чинь те японочдын хажууд бол хамаагүй уян халуун сэтгэлтэй хүмүүс гэдэг байхгүй юу? Нийтээр. Тийм үү. Тийм нийтээр ингээд нийгэм нараад тийм. Монголчууд уу? Тийм монголчууд. Тийм. Ер нь яг хөө тэгтээ тэр хүнд бас Монголыг үзий ядж байгаа, яваад өгч байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгтээ тэр хүмүүст онцлог нь тэр хүмүүст аягүй тухтай шүү дээ. Тийм. Тийм. Би л одоо Монголд бол уран бүтээлч болж төрсөндөө баярлалтай шнэ. Яг тэгвэл энд л бид нэр амьдрах байхаа. Survive хийх амирх боломжтой. Одоо ингээл ямар нэгэн одоо
зохион байгуулж байгаа тий арга ивент тий арга хэмжээ чинь урлагийн юмгүйгээр болно гэж байдгүй үстэй. Ямар culturally rich үү тий. Манай тий тэгээд өөр ямар ч оронд явж байхад тийм их айхтар урлаг байдгүй тий. Одоо юм local star-ууд их байхгүй. Тэгэхэд Монголд бол бүр ингээд одоо юу вэ? Жилд хэдэн тоглолт болдог гэж байна. Хүний төрсөн өдөр гэхэд яг нөгөө хүлээ авах хэсэг дээр ингээд тий картет тоглож байгаа байхгүй тий аим шигтэй тий. Тэгэхээр чин урлагийн биднэрт их ашигтай байгаа даа. Тэгээ ер нь нөө симпичсэн гэрмэн сексисэн ч ээж мөн гэдэг хүн тэгээд шүмжлээд байдаг гэхдээ л их ормал биш. их орон ч юм уу Орсон болж төрсөндөө тэр тусмаа гадагшаа явахаар бүр илүү яг чи бардамлдаг. Ийм гоё эмгтээчүүд одоо ингээд сохтын гудамжаар сохтоо чимээд явж байгаа бол Хаа явсан газар юу Монгол бүсгүүчүүд ямар хөөрхөн ямар гоё юм бэ гэдэг дандаа сонсдог. би л ингээд гадагшаа явахлаар сонцороо алдчихдаг. Монголд ирэхээр улам өнгө гэдэг тийм скол нэг тийм тэр одоо юуных юм бэ бас гайхаад юу лээ гадагшаа явахлаар нэг юм төмний нэг болчтой. Тийм, яг үндэ бол тийм үстэй. Юу бэ? юу лээ нөгөө сая лүнз юу лээ лүнзээ Эс хүүхэн гэж мэдхүү. мөгөө Яг үнэ энэ стэйс үхэн шүү. Эс хүүхэн. Тэр чинь бүр бас нэлээд дээр үе. Тэр надад кул гэсэн үг юм. спешиал юм болоо Одоо би зөв нэг юм үнэхээр бас уриалмаар байгаа юм. Аюу халах хэрэгтэй юм байна. Одоо машинаасаа жоохон татгалцаад алхаж явах хэрэгтэй юм байна. А гэтэл алхах хамгийн гол тэр боломжийг асуумаар байна. тий удаагүй замтай тий За тэгвэл тий одоо бүр энэ нэг одоо манай Улаанбаатар ч нэг хаашаа нэг 5-5 км барааж өстэй амьдраад байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ дотроо сайхан сэнгэл алхах юм байна. тий Ямар сандаа нөгөө нэг яа төгжирж гэн мөгжиж гэн тэгээ бууга алхаач гэх хүмүүс нэг тэгдэг. Тэнгүүд нь бүр хэлмээр байдаг байхгүй. Үгүй би алхмаар байна. Алхах миний хөвцлийг бүрдүүлээд өгөлдөө. Би түүхэн өмсөл алхах бол шууд нөгөөт юм бэ. Тэгээ шараад бас нүгсүү. Явган хүний зам дээр амар одоо бүр шин анхаарад тий одоо баг машин замхээс илүү явган хүнийхэн замаа ингээд бүр амар сан додомдоод өччих юм бол тий Дэмий дарга, Нямбатар дарга. Нямбатар За тэгээд ийм юм ярьж байгаа хинтчтэй хэлээрээ. Оши өнөөдөр бидний нэг арга бүр контекст хинтч бидний хэлээрээ гэдэг нэртэй байсан байгаа одоо байсан. Тэрийг хэлхээ мартчих. хинч битээ хэлээрэ гэж хэлээд хинч битээ хэлээрэ гэдэг. Тий. за Тэрээс тэгээд ярихаар ингэ дуустдаггүй байхгүй юу? тий Одоо ингээд болцсон уу? тий одоо юу яа дэги одоо хичээл сургуульд аваа яваарай гэж жижиг авсархаас Диноос өөх юм болоо Ам цанганач хичээл сургуульд хэрэгтэй гэдэг юм да ам хамрын цанган хичээл номон дээр тий. баярлаа Манай гасарын бэлэг шиг чочиж авах нь уу юу вэ? Тийм үү зочихоо яах вэ гэж тий. Аа за баярлалаа. Ишэний дээжээс Тийм байна. Гайсаа соос. касмалаад явах зүйл байна. Энд чинь нэр үнэгээсээ ингээд жуус угаа сууж байгаа. Гэхдээ тийм өнөөдөр энэ подкастын манд дугаарт 958 liquor store маань баярлаа бидэнд дэмжиж авч байгаа маш их баярлалаа. Баярлалаа бүр халж марлаа. яа гэсэн бэ Ингэж мингэр Чочиж мочоод үнэхээр гоё бүтээгдэхүүнүүдтэй үнэхээр liquor store тэгээд маш их баярлалаа. Би бас ажил дээрээ ууж. Тэгээд 6 сарттай гэж түрүү хэлсэн байгаа. Тэгээд бид нарыг энд арх ууж одоо юм яасан гэж хэлээрээ. арх угааг штэ Арх тий энэ чинь эрүүл мэндэд бас нэмэртэй талаасаа ярих юм бол бас тий бид алкоголийг сурталчилж байгаа юм биш. Бидний талаасаа ярих юм бол мөн органик бүтээгдэхүүн non алкоголик энтергээд энэ хүн бүр хавцсан. Одоо яг хөрслөх юм яа. би томоо сэлтэй болсон те Манай соёл томоко соёл томоко. За соёл томоко маань үгээ хэлээд өндөр. Тоё соё. Тоё соё. Тоё соё мэн. тэр яг контент хийгээд 10 хэдгийх дугаар дээр спонсор яа гэж Там 958-ийн хамт олон баялаа. Энэ салбарын
бүх салбар онцлогтой хөөрхөн байдаг. Тийм чага. Очиж ертөнцийн хин юу хийж байгаа юм бэ? Монголгаад уусгаад. Монгол. Энэ чинь нэг дотор сууж байгаа ч их зүгээр юм шүү. Тийм. Тэгээ дээрэс нэм хөөрхөн нэг юм нөгөө юм юунууд гарч байгаа. Эдний харин хараа ингээд ийм тэг байгуулчихсан. Тэгэхээр яванда энд бас янз бүрийн одоо юу гэдгийг бас ивент юм арга хэмжээ авах боломжтой ийм хөрхөн баа. Тэгээ вайны сургалт ч гэдэг юм уу те. Энэ шүү. Чи нутгийн эдээгээ таниулахаа мартсан. Ерөө ингэж суучлаа. Би бүр халтсан би. Гэрлийн шонгоос уучлах гэж. Гэрлийн шоо уучлаа гэж. Бинаж явж тэ виски авчдаг тийм ээ. А тий. Бинаж нөгөө явсараа туу Бор юм гэж. бинаж юм биш тэ. Бинаж чи одоо За одоо хамаатай байсан. бинаж нэгэд виски Согтгороо одоо монголоор чадтай. чи таньяк уучлаарай андуурсан биш тэ. Ер нь ингэж манай Япон виски ч айгүй гоё. Дэлхийн ингэж дөрөвтэй Япон вискигээрээ. Виски чинь одоо Япон виски болчиход байгаа байхгүй юу? Энэ Санкайгаа зурж гоё тий. тийм. Кайкацу гэдэг Ямагата мужийн виски байгаа. Энэ ер нь ингэж айгүй царайлаг. Ууж үзээгүй л дээ. Тийм гоё ах гэж бодод ингэж За энэс нэг барьчих уу. нэг Наад чи бүрээ тий. 18 жил энэ нөгөө харахад айгүй царайлаг тэгээд амт нь гоё гэсэн. Би нэг виски ууж чаддаг болохоор амт нь гоё Чи гэсэн. үзэхгүй бол яаж чадах юм? Тэгчээ үзнэ. Тэгчээ үзнэ. Яг нь Явн чангарах нь наад чи. тийм. Энэ нөгөө Энд чинь гэхдээ юм чангаруулдаг гэсэн шүү дээ. Айгуу сайн гэсэн. Эмгтээчүүд сайн. өтрийг үү? Чиний нэг өтрөө чангаруулдаг юу чинь компетишн амар гоё шүү дээ. Гутал гэдэг шиг энэ Япон виски чинь чангаруулдаг гэсэн шүү. Мотыг Single malt whisky, single malt гэдэг чинь ганцхан малт хэрэглэсэн виски байхгүй юу? Аа. Брэнд хийгээгүй гэсэн үг тийм. Тэгээд Малт, single malt. Тийм single malt. Тэр одоо тэнгуү тэрний дараагийнх нь юу вэ? дараагийнхан Double malt. брэнд гэж явдаг байхгүй юу? Аа. Тийм брэнд хийгээгүй гэсэн. Ингээд нөгөө юу виноги чинь дахиад төшөө боловсруулад ингэхлээр вино чинь тэрний коньяк болдог тий. Энд чинь одоо нөгөө буудаа штэ тий. Би ч андуурах гад. Ямаас Японы вискиг амсаж үзээрээ би ч гэсэн тэгж байгаа нэг долоож үзнэ гэж. Долоож үзнэ. Тэр виски уучлаар лавшны харсаад гэдэг юм билээ нөгөө мэдхүү. Үгүй. Юу вэ? Одоо тэрийг тайлбарлаа. Энэ дуусна дуусах чад тайлбарлаа. Тэгчээ би нөгөө тайзан дээр ярьж үгүй даа. За өнөөдөр манай подкаст наши дараа энийг ярьж өгөө заяа. ирсэн дээгидээ маш их баярлалаа. Тэгээд маш их баярлалаа. Үнэхээр хөгжчихлээ. дэгийг угаасаа хаач хизээч зүгээр ингээд тааралдахад л ингээд амар гоё энерги ялгаруулад бас аюу гоё vibe та байж чаддаг юм гоё юм хэрэгтэй. Тэгээ би бүр нөө секси бүсгүй гэдгийг бүр дээгид секси гэдэг янз бүрийн тодтгол байна гэдээсэн. Өөрөөс бүхэл юмараа секси бүсгүй. Баярлалаа. За өнөөдрийн тухай хинч бид дийлэрээ. Томоког согцсон тухай согцсныг хинчтэй дийлэрээ. Тийм. Тэгээд дараагийн подкаст хүртэл түр баяртай бид дээгийтэйгээ үргэлжлүүллээ. Аа.